Үндэсний Батлангамгалын их сургууль дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлд Эрдмийн баяр боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч зөвсгөгчдийн ерхий командлагч Ухнагийн хөрөлсөг Эрдмийн баярт оролцлоо. Үндэсний аюулгүй байдлыг хангах нэр төртэй хариуцлагатай албанд өвчин зүтгэхээр цэргийн цолон гардаа авч байгаа нийт төгсөгчдөд ерөнхийлөгч баяр хүргэн амжилт хүссэн. Улсынхаа тусгаар тогтнолох газар нутаг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлж, цаашлаад шинжлэх ухааны технологи, цэргийн эргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн, эзэмссэн мэрэгжил зүүсэн цолондоо эзэн байх нь чухал юм а. Үндэсний Батлангамгалын их сургууль 1921 онд ардын төр засгийн газар намын төв хорооны хамтарсан шийдвэрээр анхны цэргийн сургууль болон байгуулагдсан төвхтэй. 2017 оны засгийн газрын тогтоолоор үндэсний Батлангамгалын их сургууль нэртэйгээр өргөтгөн зохион байгуулсан. Дотоод хэргийн их сургууль 1934 онд анхаа дотоод явдлын яамны төв сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус сургууль нь их хил хамгаалах цагдаа, шүүгэн шийдвэр гүйцэтгэх, шүүгийн шинжилгээ болон онцгой байдлын зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагын хүний нөөцийг боловсролын бүх шатанд бэлтгэдэг цэргийн цэрэгдсэн энгийн албаагчдаас бүрдсэн бүтцийн хувьд өрмөц загвартай байгууллага юм а. Офицер хүн мэдлэг чадвар, ёс зүй, бие бягдар, зориг төвчээр ажил үйлсээрээ цэрэг дайчдаа үлгэрлэж, шудрах хүнлэг, шийдэмгий, зарчимч зан чанарыг баримтлан хамт олноо удирдах, амжилтыг цэрэгтэй алдааг өөртөө үүрч явдаг, манлайлагч, соён гэгэрүүлэгч, сургууль хүмүүжүүлэгч байх ёстойг ерөнхийлөгч сануулсан юм а. Мөн чадварлаг мэрэгсэн төрийн тусгай албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний Батлангамгалын их сургууль, дотоод хэргийн их сургуулийн үеийн эрдэмтэн багш, ажилтан, албаг агч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн.